Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн Давос баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Яманы махыг халуун дээр нөрөөтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг 3 дугаар студиэс царай муутай болон ааш муутай айрын нар хамтран хүргэн. За найруулагчаар Борхүүгийн Чимбатнаар ажиллаж байна. Яг одоо Улаанбаатар 9 цаг 14 минут болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ MJ Motors Mongolia хамтран ажиллаж байна. За мөн Wellness-ийг Well Bishop-оос ураатай Well Bishop-цыг юм хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд харъя. Сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа. Сайхан амар уу? Сайхан амарсан. Зя. Чимбагийн нэрийг найрлагч Чимбатынхаа нэрийг бас өөрчлөе гэж бодсон шүү дээ. Нөгөө Анжи ах дандаа хар чимба гэдсэн. Тэгсэн чинь дэлхийд өнөөдрийг хөтлснөөс хойш хүмүүсийн комент харл гэдсэн цагаан юм биш үү? Тэгэхээр цагаан чимбатай чимба маань найрлагчаар ажиллаж байна тий. Чимба маань бид нар бүгд нэг сая шоудсан шүү дээ тий. Тэгээд над дээр нилээн тийм хүнд ингээд сэтгэлээ нээж байгаа маягтар надад ирээд аргуна би чамаг чиний царайг чиний царайг ихнэр хүүхдээс их харж иргээд их зовсон шаналсан зэрэг үрж сэтгэлээ бодлсон царай модоо үний царай ингээ манай найруулагч хийдэг болохоор өдөржин шүнжин ингээ хүчээр энэ миний зэрэг томруулаад миний өвдөд бадахтаа өдөржин шүнжин хардаг би тэгээ бодсон штэ за манай Чимбач их л хүнд нөхцөл ажилладаг юм байна гэдэг иш зайлвал өдөр тэнд хөөх юм инээцэл сууж байна баг өөлөх шагуу үрж надад гэж ирсэн аз болж би нэг л цаг орох юм да тий тэгээг бол бас миний царай хараад бас зовоод гисэн ярих бах та хүнд нөхцөл ажилладаг Чимбада баярлаа. За Hot Topics нэвтрүүлэг бол таныг дэлхийн мэдээллээс дэлхийн одоо хүмүүсийн юу анхаарч байгаас хоцрохгүй байх зорилготой ийм нэвтрүүлэг. За энэнийг одоо таныг мэдээллээс хоцрохгүй байхын тулд бид хоёр Google платформ ашиглаж байгаа. Google Trend платформоор сүүлийн 24 цагийн хугацаанд хамгийн их хайлттай байгаа хайлтуудыг илрүүлж гаргуулж ирээд за тэгээд ярьдаг. За би өнөөдөр ингээд Google Trend-ийг одоо яг манай Чимба маань үзүүлж байна. За Америк нэгдсэн улсаас 12 цагаас өмнө Lollapalooza 2025 гэдэг хайлт тэргүүлж эхэлсэн байна. За мөн нэг сонирхолтой бас мэдээлэл нь NASA Astronauts Return SpaceX Dragon гэдэг хайлт 8 цагийн өмнөөс 200 мянган хайлтаар бас одоо энэ хүү тэргүүлж эхэлж байна. За тэгэхээр эдгээр мэдээллүүдийг бүгд ямар учиртайг нь ярина. За мөн BBC дээр Путин болон Трампын хоорондоо уцаар 2 дахь удаага ярьлаа. Израилийн гал буцаад нэгдлээ гал буц гарлаа. За мөн Америк нэгдсэн улс JFK file release гэдэг тийм хайлт одоо бас 100 мянган хайлттайгаар тэргүүлж эхэлж байгаа. Эдгээр сэдвүүдийг сонгож аваад ярина. За миний хувьд гэхээр юу юм? За ямар ч сан 2025 оны сүүлээр нэг кино нээлттэй их тухай одоо ингэ цацагдаад за тэг кинон дээр нь тоглож байгаа хоёр жүжигчний хоорондын харилцаа тэр дотн байгаа зургууд нь цацагдаад байгаа. За энэ тухай ямар ч эхлээд мэдээлэл хүргэн үргэлжлүүлээд улс төртэй. За улс төр дээр болохоор их хөгжилтэй түүхтэй улс төрч байлаа л дээ. Ерөнхийдөө нэг одоо нэг хуулийн төсөл өргөн барина гэж ярьдаг штэ. За нэг айхтар хуулийн төсөл өргөн барьсан улс төрч буцаад өөрөө нэг хэрэг толбогдсон тухай ярьж өгнө. За тэгээд дараа нь болохоор спортын сэдвтэй холбоотой би спорт ярина. Спортын сэдвтэй холбоотой бай Tracy Morgan гэдэг одоо жүжигчин комедиан залуу бас тренд дээр ороод ирсэн энэ тухай ярьж өгнө. За мөн нэмээ 10K Ho гэдэг ийм хайлт Японд тэргүүлж байгаа юм байна. За энэ одоо ямар ч ч 200 мянган хайлтаар тэргүүлж байгаа. Гэх мэтчлийн мэдээллүүдийг өнөөдөр багтааж ярихыг бодно. За эхний мэдээллээр Lollapalooza 2025. За манайд ч одоо Playtime гэхэр ч одоо бүгд л мэддэг болчихж те. За яг Playtime шиг юм хөгжмийн фестивалууд бол болдог. За тэгэхэд Lollapalooza гэж би анх удаа сонсч байна. Ийм хөгжмийн фестивал бол юм Чикаго хотын Гранд Паркт одоо болдог ийм фестивал 7 сарын 31-ээс 8 сарын 4 хүртэл үргэлжлэх ийм хөгжмийн фестивал юм байлээ. За энэний 5 гарсан. За хин онцгой зарлагдсан. За тэгсэн чинь хүмүүс ингэ хайгаад эхэлдэг юм байна. За би бүр ингэ сонирхож үзлээ. Чикаго хотод үзье гэвэл шинэ хэдээр үзэх вэ? $385 эхэлж байна. Бас үнэтэй юм байна тий. $385 гэдэг одоо манайхаар сая нэлээд гарна тийм тоглолт болох юм байна. За тэгээд энд одоо хин дуулах нь л их жилийн хин дуулах нь хүмүүсийн чухал одоо сэдв байдаг бололтой. Хин дуулсан дээр нь хин дуулж ирж дуулах дээр нь л мэдээллүүдийг дэлгэрэнгүй өгсөн байлээ. Хүү энэ ч бүр ямар их хүн дуулд юм бэ? Хэдэн цаг үргэлжлэх юм? Энэ одоо 7 сарын 31-ээс 8 сарын 4 гэхэр ч одоо хэдэн өдөр үргэлжилдэг. За ийм байлгүй дээ. Би бас гайхлаа ш. Чикаго хотын төвд гэхээр нь хотын төвд нэг одоо өдөр ч юм уу болоод дуусах хооронд энэ их хүн дуулж амжтын багтаал гэж бодлоо. Юм үзээгүй амт ч. За арай юм үзээгүй Playtime дээр очоогүй юм шүү дээ.
Очоогүй. Очиж үзээгүй юм Үгүй. уу? Худлаа үлээгээд гараа. Би үлээгээгүй. За би үлээд хүмүүс дургуй. Бухны нэрээр тангаргалыг. Үнэн үү? Үнэ. Facebook хийчих байлаа. Ор зураг үзчих чам. Зүгээр плей тайм ордгоо гэд блог хийчихгүй. Үгүй чамд гэхдээ би Гэтэ би өөрөө орохооргүй юм шиг царайтай биш вэ нөө? Чи өөрөөсөө яг л плей тайм дээр амьдарч байгаа царайтай. Тийм үү, ямар амар номыг хизэж Аашраас хацаар болдгоо. гэдэг дүүнтэй. За Лола Палуса гэдэг энэ одоо их том одоо юу юм бэ? Урлагийн наадам юм бэ? За тэгээд өмнөх одоо тоглолтуудад салхийг одоо хин одоо тэргүүлж орно гэдэг нь одоо баруун зүүн жигүүрийг манлайлж орно гэдэг шиг одоо жишээ нь Билли Айлиш гэл том нэрүүд одоо манлайлж орж исэн юм байна. За энэ удаа хин манлайлж байгаа гэсэн чинь Сабрина Карпентер гэж байна. За. Сабрина Карпентер намайг Селена Гоместэй бити хоол. Карпентертэй бол болно. Йоо. Өдөр ирэх тусам айлгүйнд бүр айлгүйгээ барьж дийлхэ байгаад Үгүй яасан бэ? Сабрина Карпентер дуртай гэж болно үстэй. Болно. Одоо энэ чинь ерөөсө сүүлийн үед одоо нэг цомог нь гараад цомгийнх нь бүх дүнд билбордын чагсаалтыг бүр бүхэлдээ тэргүүлээдсэн би санаж ин л да. Одоо саяхан хавар энэ да. Хавар авцсан ах шүү бараг. Би Сабрина Карпентерийг зүгээр ааш муутас анх сонссон санаж байна. Одоо нөө Грами Мрамигаар ярьж байхдаа Сабрина Карпентер гэж бэд юм танилцсан. Тэгээд түүнээс хойш бас клипийн ганц хоёр үзлээ. Тэгээд ер нь дажгүй мэн үү? Ер нь Сабрина Карпентер сонсчий гэж бодлоо. Тэгээд хөрхөө яалтчгүй ариугүй одоо ингээд насныг Селеныг хайж байгаа юм тий. Йоо. Нүд хүний нүдийг бол сайн олж харж байгаа. Ер нь л чадварлаг мундаг охин байлээ. За тэгээд Сабрина Карпентер болон Дойчи, Оливия Родриго за мөн бусад хамтлагуудын хамт одоо тэр нь бол Тайлер, The Creator, Rufus Du Sol, Luke Combs, Twice гэд гих мэт одоо түмэн хамтлагууд одоо энэ 7 сарын 31-ээс 8 сарын 4-нд Grand Park Чикагод тоглолтоо болох юм байна. За мэдээж Америк нэгдсэн улсад манад олон монголчууд байдаг. Очиж бас Чикагод ойрхон байдаг бол Чикагод ч бас их олон монгол байдаг санаж байна. За тэгээд үзэх бах ер нь бол тэгээд Лоло Палуса гэд юу болт юм байна. Урлагийн наадам болт юм байна. Headliner буюу одоо өөрсдийн тайзан дээр уран бүтээлээд одоо туйрах хүмүүс дунд нэрээр нь ингээ баримжаалдахад pop 2 гүнж байна. За. Тэгээ нэмээд ингээд ер нь хипхопууд их байна л да. Одоо энэ Tyler the Creator, за ASAP Rocky тий. Тэгээд энэ Deutsche бол сүүлийн үед нэлээд хүчтүрэн гарч ирж байгаа эмэгтэй рэпер штэ. Рэпер тий. За тэгээд сая дөнгөс энэ найруулагч зураг өгсөн чинь миний бүр хайртай хамтлаг харагдлаа Headliner дунд My Chemical Romance. Йоо. My Chemical Romance. Сүртэй нэртэй юм аа. Энэ угаасаа үнэхээр гоё хамтлаг, рок хамтлаг байхгүй юу? Гэтэл би чамаа Playtime-д очоо гэдээ итгэхгүй байна. За би үнэн л хэлсэн. За хамтдаа ажиллачаад ярилцуулъя. За манай Hot Topics нэвтрүүлэгтээ AMG Motors Mongolia хамтран ажиллаж байна. AMG бол Английн 100 жилийн түүхтэй 100 жилийн өмнө байсан алдартай юм автомашины брэнд. За ийхүү одоо Шанхайн угсардаг SAIC Motors гэдэг компанийн үйлдвэрт дахин үйлдвэрлэгдэж амилж байгаа, дахин шинээр дүрж байгаа, хүчээ авч байгаа ийм брэнд ээ. Тэгэхээр SAIC Motors бол угаасаа герман машиныг үйлдвэрлэдэг. Герман машинуудын герман брэндүүдийг өөрөх үйлдвэрийн шугамдаа үйлдвэрлэдэг юм одоо бараг л дэлхийн хамгийн том үйлдвэрийн шугамуудын нэг болчихвоо гэж би одоо ойлгоод байна. За энэ одоо компани SAIC Motors-ын үйлдвэрсэн MG брэнд бол Монголын нөхцөлд маш тохирсон. Тэгэд хамгийн гол нь 2024 оны Tig гүйлтэй машиныг та ердөө 35 сая төгрөгөөс авахлаа цоо шинээр авах боломжтой байна. За тэгэхээр Global Motors компани маань Монголын зах зээлд одоо яг энэ одоо MG Motors-ын юунуудыг SAIC Motors-ын машинуудыг оруулж ирж байгаа тий. Тэнгүүд бүх машин 2024 оны шинэ загварууд нэмээд бүх машин дээр баталгаатай тэгээд зээлийн нөхцөл байгаа. Тэгээд манайхан хэрэг одоо ингээд одоо эднийхээс шинэ машин авбал ариугүйнийг мань дуудаарэ. Цаадах чинь шинэ машин үнэрлэхийн түүс байгаа шүү. Гэхдээ нэг үнэрлж үзвэл бас сонирхолтой л юм тий. Гэтэ тийм гоё үнэргүүл гэж одоо хүмүүсээ сонссон. Тэгэхээр тийм гоё үнэрлээгүүд бол нэг тийм сэтгэл дундуур бол биш байгаа. Гэтэ үнэрлүүлчихэд би баярлана. За өнөөдөр RX8-ын дараагийн загвар RX9 бэлэн ирсэн байна. За энийг онцолж байна. За мөн ZS машин загвар нь бол хамгийн түгээмэл хамгийн өнөөдрийн хотын одоо замд тохиромжтой юм гоё юмсэг загварын машинууд байгаа. За энэ стандарт загвар нь одоо стандарт опшнтой нь 40 саяас эхэлж байгаа бол комфорт буюу дотроо full опшнтой нь 45 сая төгрөг гэж байгаа. За эдгээр одоо загварууд бол бүгдээрээ автомат хөтөлбөртэй. За MG стандартын MG брендийн машинууд бол Европ стандартын дагуу үйлдвэрлэгддэг. Тэгээд Европ стандартынхаа дагуу Европын NCAP гэдэг аюулгүй үнэлгээд одоо орсон. За энэ үнэлгээд хамгийн өндөр буюу 5 од үнэлгээ авсан. За ингэж үнэлгээ өндөр аваад байгаа нь сайжруулсан гангаар кузовыг хийж байгаа учраас аюулгүй байдал бол
хамгийн өндөр гэж үнэлдэг юм билээ. За дээрэс нь хөдөлгүүр нь бол GDI хөдөлгүүртэй. GDI буюу gasoline direct injection ихэнх герман машинууд бол GDI хөдөлгүүртэй байдаг. Энэхүү GDI хөдөлгүүртэй учраас нэгдүгээр түлш бага юм. Түлш бага гэдэг нь дээрэс нь хүч сайтай юм мотор байдаг. За тэгээд MG брендийн бүх загварууд нь cruise control буюу хурд түгжигчтэй нэмээд хүссэн өнгө модель опшнтойгоор захиалга хийх боломжтой. Машин нь маркасаа хамаарат 2WD за ингээ хөтлөгчийн төрөлтэй. Одоо энэ дугуугаараа майжих болов энэ чинь тий. Одоо 4 дугуугаар майж нь full time most гэж нэрлэдэг шүү дээ. Бүх төрлийн одоо загвараасаа хамаарат ийм сонголттой байгаа. Саяны cruise control-ын тухай арай мань дурдлаа. Холын замд их явдаг хүмүүс бол cruise control бас их чухал опшн болдог. Одоо үргэлжийн одоо тормоз дээрээс бол хаазан дээр гიშгэж явахаар хүн бас ядраад байдаг. Тэгэхээр хөлөө ингээ амраагаад зүгээр хурдаа яг 80 км дээр ч юм уу 70 км дээр магадгүй бага идмээр байвал яг хамгийн бага иддэг км цаг дээр түгжээд тэгээд бас ингээ 50 явж болдог. Энэ бас гоё. Тийм учиртай мэн тий. Гоё опшн тий. За тэгээд мэдээж хэрэг түрүүн хэлсэн банк болон банк бусаар зээл гарах боломж бол маш өргөн сонголттой уян ад нөхцөлтэй байна. Жишээ нь 30-аас 96 сарын хугацаанд та сонголтоо хийгээд өөрөө эргэн төлөх нөхцлөө сонгоод буцаад төлж лизингээр авах боломжтой. За 24 онд бол нээлттэй хийсэн байгаа 4 төрлийн машин байгаа шүү. Та бүхэн Global Motors segment гэдэг вебсайт руу орж агаад загваруудтай танилцаарай. За харахаар бас ялтчгүй л ингэ шунал хөтлөн гоёмсог загвартай учраас байна. За мөн MG Motors Mongolia гэдэг хайвал аль бисны Facebook пэйж байгаа мэдээж хэрэг мэдээллүүд бол машинуудын загваруудын танилцуулга байгаа. Биеэр очиж үзэх мэдээж хэрэг машин авах чухлах. Хэрэг биеэр очиж үзмээр байвал гоёо Кашмирын үйлдвэрийн урд MG Motors Mongolia гэдэг шоурум байгаа шүү. Та бүхэн очиж үзээрэй. Утсаар мэдээлэл авъя гэвэл 99-2 74 46 99-2 74 46. За манай Hot Topics нэвтрүүлэгтээ MG Motors Mongolia хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. За энэ Касуи Юри комментсэн байна. Аригч аригүй ахыг царай муутай гэдэг шүмжилсэн пост сонсогчдын групп дээр орсон байсан. Царайсаатай аригүй гэхгүй болохгүй болсон байна гинэ. Намайг хүмүүрдэг хүмүүс байдаг шүү арай. За. Яа энэ стефер аархад агараа. Томорно бас. Яг play time өдрөө үзсээс үнээр нь хэлээрэй. За би үзсэн. Тийм л ах тэгээ. Үзээгүй ч гэдэгтээ намайг үзсэн болтол ингээд гүтгээд байгаа зү. Би үзээгүй. Ааш нь хөдөлж эхэлж байна. Яагаад ааш муутайг нь одоо ойлгож байна. Бүр хатгасаар агаад ааш нь хөдөлгөө. За дараагийн сэдв рүү оръё. За дараагийн сэдв маань юу вэ гэхээр Америк нэгдсэн улсын хайлтан дээр тренд дээр Marty гэдэг нэр орж ирсэн. Заяа. Marty Supreme гэдэг нэр орж ирсэн. Marty Supreme. Ямар сүртэй. Би ингээд нэрийг харчаад би юу гэдгийг ч олоогүй зүгээр нь хайлтан дээр хүн их хайж байгаа бол дараа л ордог штэ. Орсон чинь кино байлаа. За кинодоо эн чинь бүр одоо нөгөө орчин цагийн Холливуудын хунтай аж ханхуу гэгдээд байгаа Тимоти Шаламе болон Алдарт Шаламе дөө. За Тимоти Шаламе болон Алдар шаргал өстэй. Одоо нөгөө хамгийн сүүл бид нар чинь нөгөө юугаар мэдээд байгаа штэ. Төмөр хүн биш штэ Marvel-ийн. За. Төмөр хүний нөгөө Potts гэдэг нөгөө туслахын нэр штэ Gwyneth Paltrow тоглодог. За. За шаргал өстэй Gwyneth Paltrow хоёр ч одоо хоорондоо нэг нь 52 настай, нэг нь 29 настай гэдэг чинь 23 насны зөрүүтэй юу? Өөх за. 23 насны зөрүүтэй хүмүүс хоорондоо хайр дурлалтай болж кинонд тоглож байгаа юм байна. Сүүлийн үед энэ чинь жоохон хит болоод байгаа юм шүү. Ийм өндөр арай хөгшин эмэгтэйчүүд залуучууд ингээд нэлх доонор зулгаж байгаа гэх. Би зүгээр яагаад тэгж хэлж байгаа. Никол Кидманы нэг алдартай кино сүүл нэлийн хит болоод Baby Girl гэдэг тийм. Эн чинь 2024 болон 25 оныг нөгөө за ямар киноны сайт байсан би санахгүй байна. Сэтгүүлээс Milfear гэж зарласан байхгүй. Одоо нөгөө одоо халуухан ээжүүдийг ингээд кинонд тоглуулдаг жил болсон гэдэг одоо тийм нас тогтсон нас хэвсэн эмэгтэйчүүд залуухан залуучуудтай хайр дурлалын ингээд харилцаанд орж байгаа тухай гардаг кино ер нь айгүй тийм хит болоод модонд ороод байгаа юм байна. Одоо манайд трендээ дагуулад од гэрэл аниа олон одоо 20 настай хэм байна. Тэр хоёр одоо ангуучтай ч юм уу цугаад кинонд тоглох нь шүү дээ. Трендээ дагуул яг тэр өөрөө өөд бүрстэй супер болох хэрэгтэй. Монгол даяараа зургийг ширлээл. За энэ ч одоо ийм зураг хамаагүй харуулж болж байгаа юм уу? За. Найруулагчаа. За энэ зураг нь гол нь яг энэ хэсгийн зураг цацагдсан чинь хүмүүс цаа Marty Supreme гэж яг ямар кино гарах гээд байгаа юм бэ гэд хайгаад эхэлж
За мэдээж чинь нөгөө нэг 22 насны зөрүүтэй 23 насны зөрүүтэй хоёр хүн ч одоо хайр дурлалын харилцаатай кинонд тоглож гин гэдг нь одоо за ингээд угаасаа яригадаад хэлээ. За тэгсэн чинь Gwyneth Paltrow маань Vanity Fair сэтгүүлд ярилцлага өгчээ. За ярилцлагыг би одоо Variety.com гэх сайт хараа сууж байна л та. Энэ ярилцлаган дээр цаад чи бас л сүртэй мэдээллүүд хийсэн байна. Gwyneth Paltrow за. Одоо чинь 52 настай гэж ерөнхийдөө Холливуудын нэг алтан үе буюу 90-ад он 2000-ад оны үеэр яг гид мандаж явсан жүжигчин шүү дээ. Яг нэг тийм эд залуухан байсан. Одоо би буруу санаавал Gwyneth Paltrow ч Brad Pitt-тэй үргэлжлүү. Үгүй лүү. За ер нь л бас тийм ямар ч сан Coldplay амтлын Крис Мартинтай үерхэд Алим гэдэг нэртэй охинтой гэдэг нь бол би мэдээд байна. За. За тэгсэн чинь яг энэ кинон дээр одоо нэг орчин цагт ингээд Gwyneth Paltrow цаг үе өөрчлөгдөжээ. Яагаад өөрчлөгдсөн бэ гэхээр намайг анх те кинонд ингээд тоглоод ид ингээд шижигсэн залуу жүжигчин байх үед хувцаатай л орон дор за тэг секси сцены хийн шүү гэж тэглэг байсан гинэ. Тэгсэн чинь одоо болохоор ингээд яг тэр секси сцен дээр ингээд ажилдаг тусдаа нэг тийм одоо хүн одоо тийм мэрэгчлэнтэй болчиж тэг одоо ингэж үл одоо ингэх юм. Яг тэгсэн заяа. Одоо sex coach гэх юм. За. Тэгсэн чинь нөгөө Тимоти Шаламын хоёр чинь яг Шаламын болон Gwyneth Paltrow хоёр ч одоо яг энэ одоо энэ Marty Supreme гэдэг энэ ширээний теннисний тамирчдын ингээд одоо тухай өгүүлдэг яг энэ хайр дурлалын одоо кинон дээр их тийм дотны харилцаанд их олон ордын гин маш их орж байгааг нь. За тэгсэн чинь одоо нөгөө нэг тасалжуулагч шүү дээ хажуутлаас нь Paltrow ингээд зогсоосноо та яг одоо ингэж хөдлөх боломжтой юу гэж асуусан гинэ. Тэгсэн чинь асуусан чи өөрөө ч очиод заяа. Яа. За гэтээ яриа гоё юм. Тэгсэн чинь нөгөө Тимоти Шаламич өөрөөс нь 20 эдүү шүү дээ. Яг одоогийн ингээд Холливуудын Алисны те одоо тэрүүн зэрэг эрэгтэй жүжигчин гэгдээд байгаа энэ залуутай ингээд нөгөө секс сцен хийх болол Gwyneth Paltrow өөдөөс нь харснаа. За зүгээр их чинь 114 настай чи 14 настай хоёлоо уучраа олно гэж хэлсэн гинэ. Амхинд л сэтгэлийн цэсэд байгаа юм шүү дээ одоо. Яа. За ийм одоо кинонууд бас нэг хэсэгтээ бас явах нэ те. Харин тийм дээ хүмүүс гол нь сонирхоод байна л да. Одоо нас тогтсон эмэгтэй те залуухан залууд дуурлаад ингээд нөгөө байж ядж байгаа ч юм уу яг иймэрхүү төрхийг харах сонирхол бас хүмүүсийн дунд байгаад байгаа болохоор одоо Nicole Kidman тэр Baby Girl гэдэг кино бол одоо Хойд Америкийн бокс оффисээр нэлээ явсан. Тэгээ одоо үргэлжлээд одоо яг энэ Marty Supreme гэдэг ерөнхийдөө энэ киноны сэдв нөгөө ширээний тенс юм билээ зөө. Тэнгүүт ширээний тенсэн дээр нь хинч төвлөрөхгүй энэ хоёрын харилцаан дээр л төвлөрөөд байгаа юм байна л та. Гэхдээ ширээний тенсэн дээр одоо юу яадаг юм ямар ч гэдэг юм бол надад сонирхолтой санагчлаа. Би тэр нөгөө Baby Girl гэдэг киног бол санаж байна. Тэрэн дээр бол Nicole Kidman ингэж хэлсэн байсан. Нэрийн киноны нэрийг сонсол би орно гэж хэлсэн гэсэн. Тийм үү. Бүр шууд Baby Girl би тэгж дуудуулмаар байна. Одоо Nicole Kidman чи эдтэй 50 бас гарсан баг та. 50 гарсан баха. За тэнгуүтэ Baby Girl гэд танд ийм кино санал болгосон юм а гэж чи нэрийн сонсонгуудаа би энэ кино тоглоно гэж шууд хэлсэн гэсэн. Baby Girl кинон дээр одоо юу гардаг тухай ингээд товчлоод ярих юм бол тэ маш амжилттай яваа ингээд томоохон компани захирал эмхтэй одоо нэг компанид дагалдангаар орж байгаа 20 гаруй насны залууд дуурлаад тэр залууынхаа одоо юу гэх боол нь болж байгаа тийм үйл явдалтай гэж хэлэх юм уу те. Харин тийм залуу нь бол их тийм зоримог ерөөсөө ичид зоон гэж бол байхгүй. Шууд орж ирсэн маш том компани захирал дээр шууд одоо азарлаад эхэлдэг гэх юм уу. Тэгээ тэрэнд нь баг ингээд нөгөө тэр чинь 50 гарсан байгаа 60 гарсан байгаа том эмэгтэй нь ингээд татагдаад гэх юм өөр ирэхгүй дурлаад тэгээд нэг тийм алуухан байдлаар хайр нь өрнөж байгаа тийм кино. Одоо Аргумбт хоёр нөгөө одоо энэ кинонууд чинь нэг тийм дуртайдаа татаж гаргаж ирж яриад байгаа юм шиг ялцчихгүй энэ жилиг бол нас тогтсон эмэгтэйчүүд залуучуудад дурладаг яг ийм одоо жанрын кино модонд орох жил гээд нэлээд томоохон киноны ингээд нэг тийм сэтгүүл нэрлэлсэн байсан л да. За трендэд байгаа ямар ч гэсэн нэр нь юу гэлээ энэ киноны? Marty Supreme. 2025 оны 12 сарын хавцаал нээлттэй энэ гэсэн байсан. За энэ бас сүүлийн үеийн бас шинэ жанр гэж болж хэлж болохоор шүү дээ тийм. Энэ одоо жүжиглэлтийн одоо динамик нь одоо ингээд настай эмэгтэй тэгээ залуу хоёр те. За дэмжин ажиллагчид танилцуулна. Ирчүүд зориулсан Old Spice дэмжин ажиллаж байна. Манай нэвтрүүлгийг үнэртэй усны мэрэгчлэтнүүдээр бүтээгдсэн дэлхийн алдартай үнэртэй усны төвшингийн үнэртэй Old Spice нь бүхий л өдөр үнэрээ хадгалж цэвэр цэмцгэр мэдрэмжийг өгөх болно. Биеийн шингэн саван хөлсний үнэр дарагч дезодорантын хамттан тогтмол хэрэглэснээр 24 цаг 7 хоногийн турш итгэмээргүй цэмцгэр байдлыг танд бэлэглэн олон төрлийн үнрээс тааламжтай үнрээс сонгон хэрэглээрэй. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Old Spice баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Түрүүн бол Marty Supreme гэдэг сэдвийг сонгосон. За одоо миний бас их олон сар хүлээсэн харилцан хүлээсэн нэгэн үйл явдлын учгийн тайлагдсан. Тэгэхээр энийг би аажуу ингээд
чадлаараа дэлгэрүүлж явах гэдэг бол зарим нь мартцсан л байна л да. Ийм хайлт одоо Америк нэгдсэн улсад яг одоо тэргүүлж эхэлсэн. NASA Astronauts Return Space X Dragon гэдэг 8 цагийн өмнөөс 200 мянган хайлттай. Тэгэхээр энэ одоо хайлт бол дүнгэж одоо буцалж эхэлж байгаа гэсэн үг. Зарим мэдээллүүд нь шүүрхээ байж магадгүй гэсэн үг. Яг одоо эд хал буцалж эхэлж байгаа ийм сэдв байна. Би уншлаа л да, сая уншлаа. За. Ирцэн үү? За чи ярээрэй за. За ярэ. Энэ хоёр одоо сансрын нэгж байгаа юм аа. Америкийн нэгдсэн улсын Барри Вилмор гэдэг. За энэ хүний хожим нь бол Бүүч гэдэг хожтой. За Бүүч болон эмэгтэй сансрын нисгэгчийн хамт энэ хоёр Space сансрын станц гэдэг олон улсын сансрын станцд 9 сарын өмнө эднээс Starliner, Airbus-ын Starliner-аар одоо сансарт гараад хургуулсан байгаа юм. Тэгээ ууг нь бол хэдэн хоног энэ төсөл нь үргэлжлээд боцох хэрэгтэй байсан чинь энэ одоо Starliner болон олон улсын сансрын станц хоорондоо ингэж нийлэхдээ алдаа гарсан. Алдаа гараад буцаж эндээ суугаад дэлхийг харах нь хэд аюултай гэж үзсэн учраас үлдээсэн. За хоёр сансрын нисгчийг хэдхэн хоног одоо сансарт байна гэж авч гараад тэгснээ үлдээгээд хамгийн гол нь буцаж авч чадахгүй. Тэгээ би зүгээр ингээд бодож байгаа. Сансрын нисгчид сансарт түгжигдэнэ гэдэг чинь ямар амар юм бэ? Хизээ ирэх юм болоо мэддгүү. Ерөөсөө ингээд бүр яаж чаддгүй энэ хоёр ингээд 9 сарын турш сансарт одоо ингээд байсан хоёр өнөөдөр одоо инхүү дэлхийд буцаад газарцсан байгаа. Йоо за ашгүй дээ. За энэ ингээд олон бас сансар судлаагчдын одоо сонирхлыг хүлээж ирсэн. Яг бол энэ хоёр сансрын одоо нисгчийн одоо юу н одоо хувь заяа яах болоо гэд бүр ингээд ойлгомжгүй байсан. За одоо хоолн дуусчих үедээ эн чинь хэд удаан сансарт байвал ядарна янз янзын өөрчлөлтөнд орно гих мэтсэн. За тэгээд одоо нөгөө эмэгтэй сансрын нисгч нь бол Сүни Вильямс. Ийхүү сансрын олон улсын станцд 9 сарын турш байжгаад буцаж ирсэн. Буцаж ирээд ягаад бас хүмүүсийн сонирхлыг татаад байгаа юм гэхээр энэ хоёр буцаж газардахдаа далаад газарцсан. Далаад газарцсны дараа хамгийн сонирхолтой нь маш олон делфинүүд хурж тойрон бүтсэн гэж байгаа. Одоо нэг баяр хөдлөж юм шиг амар сонинд юм үзэж. Язгартаа их дэлхийдээ тавтай морь гэсэн. Делфинүүд бүтсэн гэдэг тэр бичлэг нь бас интернетээр их гүгэд байгаа юм байлаа. Одоо найралчиг зургийг өгсөн байна шүү дээ. Би бүр санаа зовоод яагаад тэгэхээр энэ чинь би нөө дөрөв зүгийн шууганы зохиолч болохоор өдрөө тутамдаа л би ингээд дэлхийд дахинтэй ямар одоо сошиал дээр юу тренд болж байна те ямар мэдээлэл ингээд цацагж ингээд хайгаа сууждаг. Тэгээ энэ хоёрын тухай нэг удаа дөрөв зүгийн шууганаар орсон юм л да. Тухайн үед ингээд нөгөө эдэж ууш нь одоо яаж зохицуулагдж байгаа тухай яригдсан. Яг мэдээлэл нь цацагдаад. Тэгээ тэрний дараа болохоор ингээд сэтгцсийнх нь эрүүл мэндэд хүмүүс санаа зовж байна гэдэг бас мэдээлэл цацагдаа. Тэгээд ингээд сүүлд болохоор одоо ингээд бит хоёр тийм үү их газар дээр очихдоо яаж алхахтгаа бараг мартчихад байна гэд байнгын нөө жингүүдлийн байдалтай байгаа болохоор тий. Тэр нөө хэрхэн яаж унтдаг вэ гэдэг бичлэгээ ингээд хийсэн байсан аахгүй юу. Тэр чинь тэгш юм хүмүүнд ороод тийм бэхлэгдэж унтдаггүй жингүүд ч унтдаг билээ шүү дээ. Хэцүү юм. Нэг үз чи ингээд хөвцөө шал өөр газар зэрэг юм уу. Нэг тийм жижигхэн нүхшиг тийм дөрүлжин юм руу ороод энэ дотор би унтдгаа гэснээр хаалга хаагаацаа юу. Энд чинь бас тэгээд нэг хэцүү нь одоо ингээд яг дэлхийн шиг одоо өдөр боллоо одоо өглөө боллоо орой боллоо гэсэн тийм химнэл нь бас алдагдчихдаг гэж байгаа. Тэгэхээр одоо ингээл одоо юу гэх юм унтаж яах нь хүртэл өөрчлөгдөд одоо горим нь хүртэл өөрчлөгдөд ер нь л сансарт байх тийм ерөөсөө тийм амар зүйл бол биш. Хөрхи энэ одоо яг одоо харуулж байна их баяртай ах шиг байна. Тийм байна. Сүнэлтэй Уильямс үлээ нэмэгтэй. Сүний Уильямс ааха. Тэгээ энэ эмэгтэйгийн хувьд болохоор бас нөгөө цол мол нь хэрэгэм зэрэг бас ахиадах шиг өсч тээ сансарт ээж явах та. Энэ чинь бас нэлийн олон рекордуудыг бас эзэмших болч чинь одоо 9 сар гэдэг бас л удаандаа орно. За нийт одоо бас юугаар нь сансарт байснаар нь тооцдог те. Тасралтгүй удаан байснаар нь бас нэлийн дээгүүр орох үзүүлэлтийг хүслээр биш одоо хүний өөрийн хүслээр биш одоо хүчээр одоо шахахгүй ингээд сансарт байжлаа. Сэтгэл зүйн хувьд асар хүчтэй хүмүүс л яг энийг чадах. Чи бит хоёр л ааш муутай царай муутайгаараа дуудалцсан өдөр болго нэг хүнийг 9 сарын турш нэг хүнийг тэгээд ингээд дэлхийн мэлхийг самдаг охоо. Одоо бид нар нөгөө Gravity гэдэг кино байдаг штэ. Кинон дээр л одоо нэрэ дэлхий ямар гоё юм бэ те. Сансарт дуудах чинь ерөөсөө гоё зүйл биш юм байна гэдгийг ингээд яг яруу додоор Gravity дээр харуулдаг шиг инхүү 9 сарын турш одоо ингээд байгаад их дэлхийдээ иргэн ирж байна. За хамгийн гол нь энтэй нөгөө алдар танаа ах манаа хоёул холбогдно. Яа манаа ах чи бас Илон Маск өмчлөөд авчиж байгаа юм уу? Манаа танаа ах нар одоо манай баг hot topics-ийн гол топик юм уу хайшиг. Харин тийм тий. За яасан бэ гэхээр Жо Байдны үед бол Трамп хэлжсэн. Би ерөнхийлөгч болж ижил энэ хоёрыг авчирнаа.
гэд одоо яасан. Ерөнхийлөгч болсныхаа дараа энэ асуудлын энэ сансрын нисгчдийг би их дэлхий дээр нь буцааж яаж авах одоо авчрах чиглэл өгсөн гэдэг. Чиглэл өгөөд би авчрахаа амлаж ийн гэд том амлсан. Гэхдээ нэг одоо юу танаа ах чинь бас хэлсэндээ бас зарим юм дээр бас хүрээд байна. Яалтчгүй хүрж байна. Тэгэхээр Elon Musk бол мэдээж хэрэг SpaceX компанийн үүсгэн байгуулагч. SpaceX-ийн Dragon гэдэг одоо юм хөлхөөр очоод энэ хоёр сансрын нисгийг авчирч их газардж байгаа нь газардсан юм байна. За тэгээд бас их сэтгэл хөдлсөн гэх юм уу? Мэдээллүүдийн би бол видеонуудын саяхан одоо хурж ирэл харж байгаа болохоор тэр нөгөө гоё дельфинүүдээр бүчүүлж байгаа тэр одоо бичлэгүүдийг нь бол харсангүй. Та бүхэн бас сонирхоод тэр юм жаргалтай мууч их дэлхийд иргэн мөрлөх ямар гэдгийг хармаар байвал Facebook одоо интернет бас хайгаад олж үзэж болох юм байна. Одоо өдөр тийшээгээ сайтуудаар орой тийшээгээ телевизийн мэдээгээр бас явах бах те. За дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орохоос өмнө хамтран ажиллагчид танилцуулъя. За манай Hot Topics нэвтрүүлгийг Wellness-ийг Well Bishop-оос үрээтэй Well Bishop цэгийн мэн хамтран ажиллаж байна. Wellness-ийг Well Bishop-оос гэдэг ураа нь ямар утгатай вэ гэхээр Wellness гэдэг үг нь өөрөө эрүүл байх, гоо сайхан байх, сайхан арьстай байх гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр Wellness-ийг Well Bishop-оос гэхээр таны одоо тий амьдралдаа сэтгэл хангалуун, өөртөө ихтэй эрүүл байх нөхцөлийг хангаж өгж байгаа ийм газар байгаамаа. Тэгэхээр эрүүл байж өвдгөөс сэргийлэх, гоо сайхнаа сайхан чигээр нь хадгалах, гялалтсан эрүүл өстэй байх зэрэг олон давуу талуудыг Well Bishop-ийн бүтээгдэхүүнүүд биднэрт өгөөд байна. За Well Bishop цэгийн мэн гэдэг вебсайтыг та тогтоогод аваарай. Энэ сайт нь албан ёсоор үс арчилгааны Vela, Londa, Nioxin одоо Nike гэж унших юм байна. Брэндүүдийг оруулж ирдэг ийм одоо байгууллага байгаа. За шууд интернетээр одоо бүтээгдэхүүнээ онлайн худалдааны сайт гэж хэлж болно. Чанартай урт хугацаанд туршигдсан албан ёсны эрхтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байгаа. Дээрэс нь хүссэн газараа хөргүүлэн авах бас боломжтой. Тэгэхээр нөгөө бүтээгдэхүүнийхэн чанарыг мэддэг олон хүмүүс байдаг болохоор хаанаас ч хизээ захиалан найдвартай хөргүүлэн авах боломжтой. Одоо жишээ нь хоол боловсруулах замын өвчин намдаах чочмог архаг суулгалт зогсоох шингээх чадвартай фотогел гэдэг бүтээгдэхүүнийг авч болно. Алдарт нөгөө нэг гидсний ашигтай бактери Gut Prog бас авч болно. Тэгээд нэмээд одоо энэ үсээ арчлах, арьсаа арчлах гэх бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг эднийхээс авч болох нэ. За тэгэхээр та өөртөө анхаардаг бол Well Bishop гэдэг сайтыг бол зайлшгүй тогтоох хэрэгтэй юм байна. Том одоо хамгийн том энэ чиглэлийн брэндүүдийн аль бисны дистрибьютор нь гэсэн үг. За тэгэхээр Well Bishop-оос ороод мэдээлэл аваарай. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 7711 71 71 гэдэг дугаарлал залгаад бас бүтээгдэхүүнээ захиалж болох бах 7711 71 71. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ за Wellness-ийг Well Bishop-оос өрөөтэй Well Bishop цэгийн вебсайт хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг хүргэлжилж байна. За Kazuo Yuri Facebook нэрээ аргу маск болох уу гэнэ. За бодчихж болъё. Ер нь бол бас гоё сонсож байна. Яс явн дээр аригун чадахгүй чадвал би л чадна. Энийг би бүр бат хэлчихэ. За ёстой хэлсэндээ байгаарай. Би бол чадна гэж яг хэлэхгүй л байна л. Харин тийм чамаг чадахгүй би бат хэлээд байгаа. Чадна гэд хэлчихлээ. Одоо ам алдуулж барьж болохгүй. Би бол угаасаа бүр хангалттай чадна. За харин нэрэл Abn Babn гэж нэрлэж байгаа. Facebook аяга Abn Babn гэж хүн чадах юм байна л да. Би зүгээр солио нэрээ солих боломжтой болох 60 хоног хүлээж байгаа юм. За дараагийн сэдвлэг бүгд Hot Topics маань Яманы махыг халуун дээр нь гэсэн уриатаагаар 3 дугаар студиэс үргэлжилж байна. Тэгэхээр дараагийн сэдв болохоор за Миннесота муж улсаас одоо Сенатын танхимд сонгогдсон бүгд найрамдах намын гишүүн Justin Acorn гэдэг залуутай холбоотой. За энэ 40 настай энэ Сенатын гишүүн маань одоо онлайнаар 17 настай охинтой ингээд уулзна гэж ярилцаад тийм үү чатлаад за тэгээ ингээд бүр өөрөө давхад утсан. Окей даваа гэд. Тэгсэн чинь нөгөө 17 настай охиных нь оронд цагдаа нар сууж исэн ийм хэрэг гарч. Йоо. Байж гараа. За. Жох удаан. 17 настай гэдэг хэлсэн юм шиг байна тийм үү? Ярьж явахдаа одоо чадлж явахдаа 17 настай. За би бол буруу сонсоог бол одоо сүүлийн үед энэ цагдаа нар бас хүчний байгууллагынхан ингээд эмэгтэй нэртэй хаяг нээгээд тэг хүмүүст ингээ чадлаад тэгээд одоо ийм нөгөө бага насны хүүхдүүдийг уруу татагчдаг барьж авдаг болсон, өргөдөг болсон гэж ойлгоод байгаа тий. Тэгээд тэрэнд нь тэр өрхөнд нь явж Сенатын гишүүн тэгсэн. Ээлжит нэг удаагийнх нь өрхөнд Сенатын гишүүн унаад за тэгээ Америк даяар бол ялтчгүй одоо энэ Justin Acorn гэдэг залуугийн талаар шуугж байна. За
Энэ залуу маань тийм үү? Булаа. Энд ихтэй бүр их одоо ягаад энэ залуугийн тухай ингэж их хүчтэй дөрөвтэй шуугаад байна гэхээр нэг ялангуяа ардчилсан намынхан буюу либералууд ингээд бүр нөгөө нүджин л та залуу. Ягаад тэр энэ чинь нэгдүгээрт өөрөө бүгд найрамдах намын гишүүн. За тэр нь тэгээ ингээд тусдаа байж байгаа асуудал гэж бодъё л доо. Тэгсэн чинь саяхан энэ хүн маань өөрөө Дональд Трампаар донтогчдын синдром гэдэг ийм өвчин ингээд гаргаад либералуудыг энэ оюуны энэ хомсдолтой гэдгийг ингээд одоо тогтооцгоё гэдэг хуулийн төсөл санаачилсан. Зааж. Энэ өвчин Дональд Трампаар донтогчдын өвчин гэдгийг энэ хүн туссан юм уу? Энэ хүн ингэ зохиосон. Энэ хүн одоо юу гэхээр либералууд буюу ардчилсан намынхан тийм үү? Одоо ингэ нөгөө намыг дэмжиж чинь зүүн барууны хоёр үзэл яригадаад байгаа шүү дээ. Хэрэлдэл байж гарчаал. Тэгсэн чинь Дональд Трампын ингэ нөгөө үзэн ядагчд гэж нэг одоо нэг талаас нь байгаад байна. Энэ хүмүүсийг Дональд Трампаар хит донтсон ийм одоо сэтгцэн эмгэгтэй гэдгийг ингээд тогтоогоод албан ёсоор ингээд өвчний ингээд онш тогтоодог ийм ингээд хуулийн төсөл боловсруулсан хүн багхгүй юу? Боловсруулад өргөн барьсан сенатын гишүүн маань өөрөө 17 настай охиныг одоо юу гэхээр бэлгийн ингээд харилцаатай болъё гэж уруу татаж яваад цагдаа нарт баригдсан ийм хэрэг гарчээ. Булаа. За энэ нүүрийн одоо нас бүгд дэлхийд даяар одоо ингээ харах нь одоо энэ лавын голоор хоёулаа хоолоод харчлаа штэ. 40 настай энэ залуугийн хувьд болохоор өөрөө болохоор 4 хүүхэдтэй, эхнэртэй. Тэгтээ одоо нэг бага насны хүүхдээ ингээд нөгөө биеэ үнэлүүлэх гэж оролцсон буюу авах гэж оролцсон гэдэг хэрэгээрээ ялтч зүйл ингээд тулгуурлахын тодорхой болсон. За тэгээд одоо Миннесота мужуулсан одоо бүгд найрамдах намын удирдлагын зүгээс одоо эцэн нүрэндээ мань хүнийг одоо албан тушаалаас огцроо гэдэг мэдээлэл хийсэн байна л да ялтч ингээд энэ чинь одоо хүмүүсийн нэг тийм хий хоосон яриа биш ялтч цагдаа нартай улаан нүрээрээ таарад баригдсан хүн болохоор одоо үгүй наад чинь тэгж яваагүй гэж нөө бухах боломж нь олдохгүй байгаа л гэж одоо би энэ хаанхын Guardian сэтгүүлийг гаргацсан сууж юм л та. Гардуулна гэж ярьдаг шүү дээ. Баларсан. Яста. За педофил гэсэн касууер яг тэр нөгөө зүйлэн нэр томьёо тийм байдаг бах те. За залуу насны хүүхдүүдийг насан туршийн хүмүүсийг өрөө татдаг хүнийг хэлнэ. Туяа цэцэг намхаа булаа гэсэн байна. За хэрвээ одоо энэ одоо хүмүүс маань баривчлагтаа за ингээд одоо албан тушаалаас огцорлоо тийм үү. Гэлээчиг одоо өргөн барьсан хэрэг төсөл нь дэмжигдэх юм бол явандаа бид нар Дональд Трампаар өвчлөгсдийн синдром гэдэг ингээд албан ёсны одоо ангаахын онштой болох магадлалтай юм байна Америк нэгдсэн улс. За энэ чи одоо ингээд нэг одоо Америк нэгдсэн улс сэтгцийн өвчтөй нэг хүмүүс гинт 60 сая хүн өвчнөгөө болсон гэдэг нэг тийм түүх байдаг. Тэр чинь өмнө нь нөгөө энэ одоо ижил хүүснүүдийг чинь юу яадаг гэсэн юм бэлээ шүү дээ. Сэтгцийн өвчин гэдэг ангилд ордог байсан. Тэгээ хуулиараа энийг одоо сэтгцийн өвчин биш болгоно гэдэг ингээ баталчингууд нь нэг ингээ биш болчдаг. Эсвэл өвчин нэг байж байгаад гинт бага өвчтөнтэй болчдаг шиг. Одоо Трамп ч нь бол дэлхийн нийтийн анхааралд байна. Одоо зөвхөн ганц Америкт биш. Хэрэв Америк нэгдсэн улс энийг баталчих юм бол олон нийтийн жишг болчих юм бол одоо баахан өвчтэй. Хоёулаа дээр өвчтэй нэмэгдэх нь шүү дээ. Манай Ари Трамп гэд нэрлсэн. Манай гэхдээ чи ахыг бол нэх үзээ яддаггүй те. Үгүй шүү дээ би хэнийг ч үзээ яддаггүй. За тэгвэл тэр өвчлөлтийн доод нь орохгүй юм шиг байна. Гэтэ тэр одоо батлагдах магадлал нь ирэх юм бол бас хөвгчлөлтэй юм а те. Энэ чинь нэрээ. Батбаяр бата битсэн байна. Бүгд найрамдах намын нэр хүндийг унгах гэсэн улс төрийн дайснуудын явуулга урхинд орж дээ гин. Ер нь улс төрийн тал дээр ингээд байр суурь илэрхийлэх хэцүүлдэ юу ч болсон байж магадгүй тий. Одоо мэдгүй болохоор баримттай байхгүй болохоор гэхдээ тэгж таамаглаж бол бас болохоор харагдаж шүү дээ. Энд чинь өөрөө бас нөгөө ардчилсан намынхныгаа гэх юм уу зүүнтнүүдээ нэлээд тийм одоо үдсэн гэх юм уу одоо өдөө хатгсан байдлаар улс төр хийжсэн хүн байна шүү дээ тий. За ингээд хот офисын дараагийн сэдвлээ орно. Тэгээд ер нь бол ерөөсө Трампгүй сэдв өнөөдрийн баг сэдвүүдийн хідэн ч Трамптай холбогдож байгаа тий. За бас дараагийн сэдв бол Трамптай холбоотой. Энэ бол BBC дээр гарсан мэдээлэл байгаа. За Украинд гал зогсох нь одоо дайчин зогсох нь гэдэг чих тавин хүлээж байгаа. За тэгээд Путин Трамптай 2 дахь удаа уулзаар ярьсан гэж. Энд чинь саяхан нэг цаг 90 минутын турш уулзаар энэ хоёр ярьсан гэж байгаа. Ямар хэлээр ярьдаг юм бол гэдэг тун сонирхолтой. 2 дахь удаага энэ хоёр Трамп болон Путин уулзаар ярьсан гэсэн. За энэ тохиолдолд одоо энэ чинь Трамп болон Америк нэгдсэн улс чинь Украин болон Оросын хооронд болоод байгаа дайнг зогсоох зорилготойгоор хоёр талаас бөө юм болж байгаа. Украин талаас за бид нар нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байна гэдэг дөрүүлээд хэлсэн. Путин яах болоо гэдгийг сонсчихсан. Тэгээд Путин бол ингэж одоо битсэн байна. Ерөөсөө Трампт тийм олигтой буулт хийж бол үгүйгүй. Ердөө яг тулгаал, нөхцөлд нь тулгаал
ямар ч ингээд нөгөө наашаачгүй цаашаачгүй болох боломжгүй өөрийнхөө яг хатуу нөхцлүүдэд тулгаал тэгэл нэг дунд нь уулзсан тийм нөхцөл тулгсан байна гэж BBC дээр мэдээлсэн байна. Тэгэхээр за магадгүй Украин болон Оросын дайн инхүү галт төр намжиж магадгүй юм шиг байна. Түүнтэй яг зэрэгцээд BBC дээр нэг мэдээлэл гарсан. Газын зурсад нэг буцаад гал нэгдсэн гэсэн. За Газ болон одоо Хамас болон Израильчүүдийн хооронд бах мөргөлдөөн болоод байсан. За хэдхэн хоногийн галын одоо гал зогсоох хилцээрт хүрсэн боловч тэр хилцээр нь одоо энэ хугацаанд дуусаад одоо ингээд буцаад гал сэргэж байна. Израилууд буцаад Газ руу бөмбөгдөлт одоо дайралт товтлогоонуудаа хийгээд эхэлсэн. За ийм байдалтай л ер нь дэлхийн одоо геополитикийн байдал бас нэг тийм дайн дажин тарих уу нэг л тийм асуудлаа шийдэж чадахгүй байдалтай л үргэлжилж байна. За нэг хайлт Америк нэгдсэн улсын хайлтаар тэргүүлж бас эхэлсэн. 14 цагийн өмнөөс JFK files released буюу Джон Кеннедигийн одоо холбоотой. Джон Кеннеди бол одоо Америкчуудад манай зоригийн хэрэг гэх юм уу? Одоо яг л зөвлөл одоо зоригийн хэрэгтэй холбоотой. Жилийн жилдэл сонгуулиар шоу болж байгаа, яриа болж байгаа. Джон Кеннеди хийн алсан бэ? Юу болсон бэ? Энэ баахан мэдээллүүдийн нууцын зэрэгт авсан мэдээллүүдийн Трамп одоо цацнаа гэд бид хоёр ярьжсэн шүү дээ. Одоо тэгсэр тэрийг одоо цацсан байна гэсэн мэдээлэл гарсан байна. Цацсан байна гэдэг яг тухайд яг цацаагүй мэлээ бас бүр яг аль биесээр цацах шийдвэр гаргацсан гэсэн одоо мэдээлэл өгснөөс биш яг одоо хүмүүс бол бас хайгаад байхыг бодоход Джон Ф Кеннедигийн энэ асуудлыг бүгд л сонирхоод байгаа юм байна да. Яг одоо болохоор нөө боодог болоогүй шүүр хэдүү явж байгаа юм байна. Гэхдээ энийг бол хүмүүс ингээд чих тавин сонсоод хайгаад 100 мянган хүн хайчаад байгаа юм байна. Би ч гэсэн сонирхож чинь яг үнэ хэлэхэд. Юу болсон юм болоо тий. За дараагийн сэдвийг гэлс дуудаж амжих болно аа. За энэ болохоор би спорт ярина гэж их том орсон. Гэхдээ яс юм дээр би яг спорт ярихгүй л тээ. Гэхдээ Нью-Йорк Никс болон Майами Хит багуудын одоо тийм Америкийн мэрэгжлийн сагсан бөмбөгийн одоо лигийн нэлээд томоохон хоёр багийн тоглолтын үеэр за Трейси Морган гэдэг одоо комедиан, жүжигчин ингээ олонний танил алдарсан. Энд нөгөө нэг саксны ингээд тоглолтыг ингээд нүд талбай хажуудлаас нь ингээд үзэгч нь бас илүү төлбөр мөлбөртэй байд юм билээ шүү дээ. За тийм л. Би чи одоо тэр нөгөө Бодонс гэд багт ирчээд байгаа Демаркус Козенс гэдэг хүнийг очиж нэг амьдаар нь харъя гэж бодоод. Тэр тасалбар маслбарын үн ханшиг сонирхоод ажлынхнаа уриалан дуудаж байгаа хүн байхгүй юу? За тэгсэн чинь одоо болохоор ингээд яг энэ тэр одоо миний яриад байгаа тэр нөгөө нэг талбай хажуудлаас нь яг үзээс үзсэн Трейси Морган яг ингэ тоглолт эд үргэлжилж явах үеэр талбай хажууд бөөлжөөд юм. Харин тийм ээ. Тэгээд тоглолтын ингээд 10 орчим минут ингээд зогсоогоод тэр бөөлцсөөс нь болж. Тийм, нөгөөхтгий чинь яг нөгөө одоо бөөлцсөн гэдэгтэй бид нар ингээд яг биеийн яасан гэсэн мэдэхгүй шүү дээ. Ялчгүй тэр хүн чинь ингээд биеийн муудаал бөөлжж байгаа. Бөөлцсөн хүн ингээд тэрэгэн цэртэйгээр одоо тэр стадионоос нь гаргаад за тэр хооронд нь буцаагаад нөгөө тоглолт эхлэх хүртэл бөөлцсөн цэвэрлээд ийм үйл явдал болсон байна л та. Тэр Трейси Морганы хувьд болохоор за ингээд би хоолны хордлого болсон байна. Одоо эмнэлэгтэй нэ миний би зүгээрээ гэдэг юм бас зураг хийсэн бэлээ. За бас нэг тийм гоё нөхцөл байдал биш л энэ. Би байж байгаад одоо пульснөр хүмүүсийн анхаарал төрсөн бол жоохон тухгүй л энэ тий. Харин бичлэг тэр зургууд нэг шеэрлэгдээд байна гэсэн л дээ. Яалтчгүй тэгэл тэр чинь яалтчгүй олонний танил хүнтэй бүхэл бүтэн тэр хоёр том багийн тий тоглолтын дундуур талбай хажууд бараг талбайр нь л одоо ингээд хамаг юм бол хасгаж утгсан юмдгүү да. Хэцүү юм бэ. Өө тийм биш дээ энэ чинь 200 мянган айлттай гэж штэ. Ерөөсөө 24 цагийн өмнөөс. Яг одоо тэрэгцэр дээр ингээд яг гараа явж байгааг харагдаж байгаа үсттэй. Яа. Тийм шүү дээ. За тэгээд Трейси Морган гэдэг хүнийг Америк даяараа хайгаад байгаа юм байна. За энэ хүрээд манай Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ Wellness-ийг Well Bishop-оос өрөөтэй Well Bishop-ийг минь хамтран ажилласан. За мөн MJ Motors Mongolia хамтран ажиллаа. За сонсогчдаа өргөжлүүлээд радио мэдээг хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Аашмата. Баярлалаа Царамута.